За сайн байцгаана уу. За энэ удаа бол бид нар хавтган ширхт механизмын синтезийн нэгэн жишээг авч үзье. За бидний энэ жишээ бол өмнөх хичээлүүдэд дээр үзчихсэн. Энэ бол дахир гол кулист, ганхах кулист, ийм төвийн кулист механизм байна гэсэн үг. Энэний геометрик хэмжээсүүдийг энэ үзүүрийн цэцгийн хурдны дундаж хурдны өөрчлөлтийн коэффициент өгөгдсөн коэффициентийг ашиглаад мөн энэний нийт ажлын S шилжилтийг ашиглаж геометрик бол төсөлж олоо гэсэн ийм бодлогын жишээ байна. За энэ бол мэдээж одоо байдаг л одоо инженерийн хийх одоо тооцоо жишээлбэл. За ер нь бол ийм инженерийн тооцоо төслийг хийж явах бол мэдээж хязгаарын байж болох утгуудыг хамгийн бага буюу хамгийн дээд утгуудыг олоод тэн дотроос бол хамгийн өртөг багтаа хамгийн ажиллагаа найдвартай хамгийн гэсэн тийм одоо утга руу шилжүүлсэн төсөл бол инженерийн хамгийн сайн төсөл байдаг. За тэгвэл бид хэд бол энэ дээр ямар ч байсан энэ S-ийг бол хангаж ахаар энэ C бол энэ шилжилтнүүд S-ийг хангаж байхаар энэ хурдны өөрчлөлтийг бол хангаж яхаар ийм механизмыг бол төсөл гэсэн ийм гол технологийн шаардлага тавьсан байна гэсэн. За тэгэхэд бол бид нар хамгийн эхлээд бол яах вэ гэхлээр бид нар өмнө нь бол энэ дундаж хурдны өөрчлөлтийн коэффициент бол тухайн геометрт одоо энэ механизмын геометрик хэмжээсүүдэд хэрхэн нөлөөлдөг мөн энэ дээр бол тэр нэг бүрхэлтийн үнцэг гэдэг хоёр хязгаарын хоорондох бүрхэлтийн үнцэгт хэрхэн одоо нөлөөтэй хамааралтай болдог тухай бол бид нар үзсэн байгаа. За тэгвэл бид нар тэр энэ механизмынхаа бүрхэлтийн үнцгийг бол эхлээд тодорхойлъё гэж. За тета үнцэг буюу за ганх кулис дээр бол бид нар гиси гэсэн үнцгээр авах юм. Гиси үнцэг бол бид нар юу авах вэ гэхээр К коэффициентээс нэгийг хасаад энийг бол бид нар өмнө бол гаргацсан юм шүү тийм ээ. Нэг үржихэн 180 градус гэж. За 80 градус гэдэг энэ дээр бол шууд утга нь. Энийг бол бид нар яах вэ гэхээр зэрэг энэ машины чинь үндсэндээ бол машин механизмын чинь өөрийн нэг наривчлалаас нь хамааруулаад технологийн шаардлагуудын наривчлалаас хамааруулаад өчгдөг гэж бид нар бол өмнө ярьсан. За тэндээс бол ингэсэн үнцэг шууд олдох нэ. За энэ үнцэг өөрөө яг хаана үсэж байгаа үнцэг вэ гэхээр энэ кулисийн хязгаарын хоёр байрлалдах үнцэг буюу үнцэг. За энэ үнцгийг бид нар энэ дээр яг тэмдэглээд геометрик хэмжээсүүдийг тодорхойлъё. За тэгвэл ингэнэ. Хамгийн эхлээд бол бид хэд бол нөгөө энэ S шилжилт буюу C-цгийнхаа шилжилтээ тэмдэглэе гэсэн. Шилжилтийг тэмдэглэе. За шилжилт бол ийм шилжилт байжээ гэж. За тэгвэл энийг бол бас биш та график шууд зураглал ашиглаад гүйцэтгэж болно. Мөн зураглал ашиглаад гүйцэтгэж болно. За зураглал ашиглах бол бас ч нэг тийм одоо наривчлалтай биш боловч ерөнхий бол нөгөө яг юу хийгдэж юунаас хамаарат байгаа нь бас харагддаг сайн талтай инженерийн тооцоо гэсэн үг тийм ээ. За энэ бол бидний бодит S шилжилт юм гэж. S энэ нэрийн хоорондох шилжилт бол энэ S шилжилт юм. Буюу C. Энэ нь бол манад C1 энийг бол манад C2 штрих маг тэмдэглэж байна. За тэгвэл энэ S шилжилтийг бол бид нар энэ кинематик бүдүүвчийг ямар нэгэн одоо масштабаар масштаблна. За биднэрт бол юу байдаг вэ гэхээр нөгөө μL зургийн масштаб буюу энэ нь миллиметрийг хуваах нь миллиметр гэсэн ийм масштабаар бол бид нар энэ бүдүүвчийг зурдаг гэж. За энэ масштабыг яагаад бас аваад явуулдаг вэ гэхээр зэрэг шууд энийг бол ингээд график байдлаар зураад бас нэг оролцоо утгуудыг нь олж болно. За болчгүй аль болох бол тригонометр функцүүд ашиглаад, тригонометр харьцаанууд ашиглаад эдгээрүүдийг бол тооч наривчлалтаа олох их сайн гэсэн үг.
За бүр яалтчгүй бол одоо геометрээр тодорхойлох төвөгтэй олон үйлдэлд орох зүйлүүдийг байвал яг зураглалаа гүйцэтгэж байгаа тэн дээрээсээ одоо хэмжиж аваад масштабаараа шилжүүлээд тэгээд ашиглах бас тийм тохиолдлууд зөндөө бий. Ер нь төсөлж яхад болов гэсэн үг шүү дээ, тийм ээ. За энэ дээр бол бид энийг бол тийм нөхцөлд ашиглах юм аа. Одоо бол бид яг хөглөө энэ S-ийг ямар нэгэн томсгосон ийм масштабаар аваад зурчихлаа гэж. Ийм масштабаар зурцсан гэсэн. Бид нэр тоотойгоо яваг учраас зураг дээр үзэгдэж байгаа байдал бол бидний яг масштаб зурцсан хэмжээ юм гэж үзье. За тэгвэл манад энэ дахир бол энэ кулис болвол энэ хоёр захын байрлалд гэж ирсний эндээс энэ хүртэлх энэ зай болвол манад S байсан байна гэж үзэж байгаа гэсэн үг шүү дээ. S байсан байна гэж үзэж. Тэгвэл энэ C төв энэ A2 болвол ямар ч байсан энэ дундаж энэ шулуун дээрээ байх. Гэхдээ энэ дундаж шулууныг бол бид нар анханасаа механизмын одоо энэ кинематик бүдүүвчийн санаа өгөгдчихсөн ийм хоёр нөхцөлд энэний геометри оновчтой хэмжээсүүдийг тодорхойл гэсэн байгаа бол энийг бол бид нар шууд урьдчилан таагаад татна гэсэн үг. За тэгэхээр зэрэг бид нарт бол энд үсэж байгаа энэ үнцэг бол гисэн үнцэг байна гэсэн үг. Гисэн үнцэг. За тэгвэл би энэ дээрс энийг бол урдчлан зүгээр одоо таамаглаад зурчихъя. За зурхтаа бол ингэж зурна гэсэн үг. Энд бол бидний хоёр талын гисэн үнцэг болвол за энэ зурган дээр бол яг тодорхой дүрслэхлийн зэрэг болвол тета буюу манад нөгөө захын байрлал дэх гисэн үнцэг юм. Гисэн үнцэг гэсэн үг. За тэгвэл бид нарт энийг гурвалжинг аваад үзье л дээ. Энэ гурвалжинг. Энийг хамаагүй нэг К-аар тэмдэглэчихээ л дээ, тийм ээ. К. Тэгвэл гурвалжин дээр энэ дээрээс энэ хүртлэх, эндээс энэ хүртлэх болвол гисийг хуваах нь 2 гэдэг ийм тал өнцгтэй байхаар тэгш өнцгт гурвалжин харагдаж байгаа юм шүү дээ, тийм ээ. За тэгвэл энэ тэгш өнцгт гурвалжин дээр бид нарт юу мэдэгдэж байгааг вөхлөөр бид нарт энэ дээрээс нөгөө бүрхэлтийн үнцэг буюу энэ тал гэсэн үнцэг бол мэдэгдэж байгаа. Олцсон. Эннээс уламжлалт олцсон байгаа шүү дээ. За нөгөө талаас энэ KC1 гэсэн энэ болвол энэ S-ийг хуваах нь эндээс энэ хүртлэх S-ийг хуваах нь 2 гэсэн шилжилтийн хагас гэсэн үг. За тэгэхээр энэ гурвалжин дээрээс харьцаа бичээл та. Энэ дээрээс шууд л энийг олох гэж байгаа юм чинь синус харьцаа бичиж байгаа л та. Эсрэг орчих катетыг гипнозд харьцуулвал энэ гисийг хуваах нь 2 үнцгийн синус олно гэж. За тэгвэл синус гисийг хуваах нь 2 үнцэг нь гэсэн үг тийм ээ. Гисийг хуваах нь 2 үнцэг нь юу байх вэ гэхээр S-ийг хуваах нь 2-ыг L энийг ингэчих юм. LC1 гэх бодит турт гэж үзье. Энийг бид бодит туртаар авсан гэж байгаа учраас тийм ээ. Бодит туртаар авсан гэж байна. За энэ дээрээс бид нар энэ LC1-ийг олчих л та. LC1-ийг C1 нь болвол LC1 нь болвол S-ийг хуваах нь 2-ыг S-ийг хуваах нь 2-ыг за энийг ингээ эдгээрүүдийн байрлалыг хөвтэйхэн хичээ та тийм ээ. Байрлалыг бол хөвтгөх мичээ гэж. S-ийг хуваах нь 2 гэдэг болвол бид нарт юу болох вэ гэхээр нэгэнд бичиж байгаа юм чинь гэж бичээ. Энд чиний хувааж байгаа юм чинь синус гисийг хуваах нь 2 гэдэг болвол S-ийг хуваах нь 2 юу болох вэ? 2 LCC штрих буюу энэ
3 дугаар мөч кулисийн урт гэсэн үг. За 3 дугаар мөч кулисийн уртыг олчих энэ дээрээс L C нэг нь болвол 2 байдгаараа байна. Энд чинь хойдолтой өрчээд хойш гарахлаар хуваана гэхлээр S хуваах нь 2 синус гисий хуваах нь 2 гэжээ. Гисийг хуваах нь 2 гэсэн. 2 синус гисийг хуваах нь 2 болно гэж. За энэ дээрээс бол мэдээж ингэ бид нар бол S-ээс хамааруулаад гэсэн өнцөг энэ мэдэгдэж байгаа. S мэдэгдэж байгаа учраас энэ уртыг бол олчихлоо гэсэн үг. За мөн оролцоогоор энэ масштабаараа оролцоолон татна гэсэн шүү дээ. Оролцоол энэ гисийн өнцөг үүсгэж байхаар 2 захын байрлалаа гээд бүдхэн татъя гэж. Энд. За ингээд татчих. Ядлаа. За нөгөө энэ дээр бол биднэрт юу байгаа вэ? Энэ цэт болцсон байна. Цэт. Тэгэхээр голын ганхал кулисийн ганхалтын төв болцсон гэсэн үг. За ганхалтын төв болцсон байна. За одоо биднэрт бол энэ цэд мэдэгдэж байгаа. Нөгөө гисийн өнцөг маань биднэрт яг хаана үүссэн байсан өнцөг вэ гэхлээр энд үүссэн байсан өнцөг юм а гэжээ. Гисийн өнцөг. За биднэрт одоо бол дахир голын урт энэ AC тулгуур хоорондын зай буюу энэ AC мөчүүдийн уртуудыг оновчтой тодорхойлох ёстой гэсэн үг. За энэ дээрээс бас нэг юм хоёр нөхцөлийг бол одоо бодолцож энэ төвийг сонгож авна гэсэн үг. Сонгож авна. За сонгож авахдаа нэг юм сонголт байна. За энийг би ойролцоогоор ийм траектороор явах юм аа гэд ингээд гараад чи энэ дээр төвтэй ийм траектороор ингээд эргэж байгаа гэсэн үг шүү дээ. Эргэж байгаа. За тэгвэл манад нэг ийм нөхцөл байна. Энэ дахир голын төв энэ доошлох тусам энэ кулисийг энэ чинийхээ цааталт бол маш олон том ажлын машин ингээд холбочихсон одоо хамгийн ашигтай эсэргүүцлүүд үйлчилж байгаа ийм том эсэргүүцлийн хүчнүүд үйлчилж байгаа механизмын ажлын цэгийн үзүр шүү дээ. Тэгэхээр энийг энүүхэн дээрээс одоо энэ төвтэй ингэж барьж хөдөлгөх энэ дээр одоо ачаал их момент хэрэг үү? Энэ дээрээс нь барьж байгаад ингээд энэтэй харьцангуй хөдлөх хоёр юм болов мэдээж ийшээ энэ моментийн мөр буюу энэ урт бол их байх нь хамгийн оновчтой зүйл. За гэтэл манад бол юу гэсэн үг гэхлээр зэрэг AC болвол LAC гэдэг юу болвол хамгийн максимум байвал их сайн гэсэн үг. Хамгийн максимум байвал сайн. Максимум байвал их сайн. Сайн төслөх гэсэн үг. За максимум болгож гэтэл нөгөөх энэ дахир голч нь өөрөө болвол бас яг энэ дээдлэлтэй ингэж тойрч ирж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дахир голч нь максимум болж байгаа чинь энийг уртуулгаж энэс мултраагаар авчиж болохгүй шүү дээ. Мултраагаар авчиж болохгүй. Тэгэхээр биднэрт юу байна вэ гэхлээр зэрэг ингэсэн үг. C баг байна. Гэдэг маань юу байх вэ гэхээр нөгөө LAC максимум байх нь хамгийн сайн. Энэ максимум байвал энэ чинь дээшлэх тусам дахир гол уртсаад байна гэсэн. Дахир гол дээр чинь бас л болвол нөгөө мөчүүд урт болж байгаа учраас энэ төвтэй харьцангуй энэ кинематик хосууд дээр ирж байгаа даралтын буюу реакцийн хүчнүүд болвол харьцангуй бага болно. Реакцийн хүч бага болно гэдэг чинь кинематик хосууд дээр бол бүх динамик ачааллууд бол багасна. За тэн дээрс нь үрэл таалалт гэж өч төчнээ юмнууд бол сайн талуудтай. Энэ дээр нэмэх нь юу байх вэ гэхлээр LAB тийм ээ LAB. Энэ бол бас л одоо хамгийн максимум утгаараа байвал их сайн гэсэн үг.
Тэгэхдээ хамгийн гол нь эннээсээ мултраа гараа авчиж болохгүй. За энэ дээр бол бас тодорхой бол бас тийм техникийн шаардлагууд бас байна. Артбилевский англи дээр бол энэ хоёрын энэ дээрээс бол тодорхой зүгээр дурын зай аваад энэ төр авсан тохиолдлууд бас бий. За тэгэхдээ энэ дээр би бол бас нэг чухал зүйлийг нэмий хэлчихье гэж бодож байна. Энэ гисийн үнцэг бол энэ сэжлүүрийн хамгийн урт байх боломж төвийг зааж байна гэсэн үг. Боломж төв. Эннээс дээшлээд хэлэх юм бол энэ гисийн үнцэг чинь бидний нэг тодорхойлж байгаа үнцгөөсөө ихсээ явчихна шүү дээ. Одоо ингээд авахлаар ихсээ явчихна. Тэгвэл нөгөө бидний чинь машины наривчлал чинь нөгөө дундаж хурдны өөрчлөлт чинь өөрчлөлттэй явчих учраас машин бол наривчлалаа алдаж эхэлнэ гэсэн. Тэгэхээр энэ бол дээшээ төсөлжүүлэх хамгийн хязгаарын минимум утга гэсэн үг. Эннээс доош ингээд авч болно. Ингээд доош авбал энэ кулис уртсаад л байна. Ашиггүйгээр уртсаад байна гэсэн үг байхгүй. Тэгвэл машин чинь өөрөө ийм байсан бол энэ даваадар өшөөл том болно гэсэн үг шүү дээ. Энэ даваад ирсэн чинь зөвшөөрөлт хинний баг байж болно шүү дээ. Тэгвэл бол бас техникийн шаардлагаар бол энэ гисийн өнцгөөс бол дотгош авах, энэ хоёр можийн дотор авах тийм, энийг уртсгаад авах тийм техникийн нөхцлүүд бол байж болно. Гарцаан одоо техник дээр одоо энэ төсөлж байгаа машинд ч нөгөө бас тийм геометрик хэмжээний болцсохгүй тийм тохиолдлууд гарвал тэр дотор бол бас шууд зохиогоод авах тийм боломжууд бол бий. Тэгэхдээ хамгийн гол нь стандартын гэсэн наривчлалын утгууд руугаа шилжүүлсэн байхаар авах хэрэгтэй гэж. За тэгвэл энэ хамгийн максимум энэ их сайн төв байжээ гэж бодоод ойролцоогоор энэ дээр нэг юм максимум утга авъя гэж. За энэ нөхөр бол одоо хамаалал би энэ дээр одоо зохиогоод нэг ийм нөхцөлийг хангаж байхаар дахир гол маань ингэж эргэж байх ёстой гэсэн үг. За тэгвэл энэний төвийг олоход бол бид нар чинь төвхтэй тийм байгаас. Тэгвэл биднэрт хамгийн гол амархан зүйл нь бол энэ бол яг таллуу болсон гисийн үнцгийн бисектрис байна. Энэ бол бас энэний бисектрис байна. Тэгвэл бисектрисүүдийн огтлцол бол энэ бисектрисүүдийн огтлцол дээр төвтэй тойрог татвал тухайн эсрэг талуудаа шүргдэг тойрог байдгаа гэж. За тэгвэл энэ бисектрис дээр оршин. За нөгөө талын үнцгийг таллан хуваая гэж. За энэ үнцгийг бол таллан байна. За ойролцоогоор л таллан байх нь шүү. Гэсэн үг шүү. Ойролцоогоор нэг юм таллан байх мэй та гэж авчээ. За хоёр бисектрис тэрээс үж байгаа бол ийм талт 300 дээр 3 татлын бисектрис бол заашгүй гэж болвол хацаж авах юм аа гэж. За би бол үндсэндээ төслөө яах гэж байна вэ гэхээр энэ чүрэг нь энэ чүрэгсэн байх хэрэгтэй тийм ээ. Энэ бол бидний нөгөө дахир голын төв хамгийн максимум байж чадах хамгийн нийтэйхэн төв юм аа гэж. За энийг бол ингэж ойролцоогоор ингэж ер нь бол дахир голынхоо төвийг ингэж олцоход за энэ миний гортыг бол жаахан асуудалтай яаж байгаа учраас тэгтээ төв бол олцсон гэсэн үг шүү дээ энэ дээр. За энэ дээр бол бидний нөгөө хайгаад байгаа байж болох шүү энэ. Яг одоо абсолют программын зарлаг шиг ав гэсэн юм бол бас биш. Энэ бол яг байж болох хамгийн максимум дахир голын А төв юм. За одоо нөгөө хоёр захын байрлал бол мэдээж нөгөө гэсэн үгээс хамаарат голын байрлалууд бол энэ захын байрлал ингэж ирнэ. Захын байрлал ингэж ирнэ. Энэ. За энийг бол тэр гिचх та. За кулисийн чулуу маань хийж зурагдана. За энэ захын байрлал бол энэ. Энэ дээр нэг юм анхаарах хэрэгтэй. Бид нар түрүү энэ дээр кацэг гэсэн. Кацэг. Энэ кацэг бол мэдээж энд ирэхэд бол мултрахгүй. Энэ бол үндсэндээ байж болох эдгээрүүдийн хамгийн максимум утгал гэсэн үг байхгүй да. Ер нь бол. Тэгэхээр энэс зүгээр техникийн нөхцлүүдийг тавиад өшөө доош нь луулж болно. Энэс дээшээгээ мулталж болохгүй л гэсэн үг. Ийм нөхцөлийг хангаж авахаар ийм
механизмуудыг авлаа гэж. За тэгэхээр гурвалжингаас аль нэг талаа хэмжиж аваад зохиож зурсан талаасаа масштабаар аваад эдгээрүүдийнхээ утгуудыг хэмжиж аваад гэсэн үг шүү дээ, тийм ээ. А энэ чинь бол манад Б гэсэн үг. Б штрих. Тийм ээ. За нөгөө тал нь бол энэ. Нөгөө тал бол энэ тал юм а гэж. За ингээд бол үндсэндээ бол бид нарын машин энэ нөгөө механизмын дахир гол анхах кулист механизмын геометр хэмжээсүүдийг энэ S урт болон энэ хурдны өөрчлөлтийн коэффициентийн дотор бол байж болох геометр хэмжээсүүдээ бол олчлоо гэсэн үг. Дахир голын төв хамгийн гол нь S захирагдаад гисийн өнцөг хурдны өөрчлөлт зөвхөрөгдсөн гисийн өнцөг ийм хамгийн одоо байж болох хамгийн их утга. Энэ бол хамгийн хоёр хязгаарын төлөв доторх ганхаж болох зай. Энэ бол байж болох хамгийн богино одоо байж болох хамгийн богино кулисийн урт. Энэ байж болох АЦ буюу төв хоорондын хамгийн байж болох урт. Тэг мөчийн урт. Энэ бол АБ буюу дахир голын байж болох хамгийн их утга юм а гэж. За энэ механизмыг бол эхний удаа. Гэхдээ яг энэ бол байж болох утгууд учраас одоо бол бид нар энэ дээрээсээ одоо жишээлбэл хурдныхаа өөрчлөлтөд энэ нэг хурдны өөрчлөлтийн наривчлалд хангаж байхаар энийг утасгаж болно. Тэр дотор чөлөөтэй авчвал хамгийн гол нь бол энэ механизмыг төсөлж байгаа үндсэн техникийн шаардлагуудаа зохицсон л одоо стандарт руу шилжүүлдэг хэмжээнүүд рүүгээ шилжүүлээд энэ механизмыг наривчлаад одоо цааш нь инженерийн тооцооны ашигтай хэлбэр болгоод явж болох юм аа. 1 2 3 За анхаарал тавьсан явдал баярлалаа.